Яг их хурлын гишүүд энэ тал дээр хоёр байр суурьтай байна. Ер нь шинэ үндсэн хуулийн хүрээнд бүрдсэн 126 улсын хурлын гишүүдтэй парламент даргын зөвлөлийн хурал дээр энэ асуудлыг бол аль нодлонгоос хойш ярьсан. Тэгээ яа харахгүй манайх чинь парламентын арчилсан засаглалын тогтолцоотой нэг улс төрийн намынхан дарга их хурлын дарга хийгээд явах нь парламентыг илүү цаашаа хөгжүүлж төгөлдршүүлэхэд буруу сонголт юм а гэдэг ийм зарчмын байрсууд бол гарч байгаа. Тэгээ өнгөрсөн 5 дахь өдрийн даргын зөвлөлийн хурал дээр ер нь улсын хурлд судалтай улс төрийн намууд болоо ялангуяа ардс нам ардын намын бүлэг их хурлын тухай хууль түүнийг хэрэгжүүлдэг дэгийн тухай хуультай уялдуулж ер нь ямар өөрчлөлтүүд хийх шаардлагатай юм бэ? Энийг талдаа ярилцаад дараагийн даргын зөвлөлийн хурал дээр нэгтгэж саналаа солилцъё. Тэгээ дундаас ажил хэсэг гаргаад явъя гэдэг. Яагаад энэ асуудлыг хөндөх болсон бэ гэхээр ер нь их хурлын тухай хууль, дэгийн тухай хууль ямарваа нэгэн асуудал болоход түүнтэй нь уялдуулж өөрчлөлт ороод байгаа учраас үр дүндээ явах үхээр нэг юм эрх зүйн чадамж муутай нэг шүүрийн шанах шиг юм болчих гээд байгаа байхгүй юу. Тэгээ тэр хүрээнд ардс намынхаа энэ асуудлыг бас хөндөж ярьж ирсэн. Тэрнээс биш яг учрал зориулж өнөөдөр ардын намын их хурл болоо шинээр сонгогдсон дарга улсын хурлын дарга болох гээд байгаатай холбогдуулж энэ асуудал бол ердөөсөө яригдаагүй аль нодон ч гэсэн яригчлаасан. Тэгэхээр энэ асуудлыг шийдвэр гаргах одоо бүрэн эрх мэдэлтэй хоёр намын бүлэг маш сайн ярилцах хэрэгтэй байна. Эцсийн дүндээ хувь хүн хэн улсын хурлын дарга болохоос илүүтэй бид нар хэрхэн холын замдаа энэ арчилсан парламентын засаглалаа илүү сайн эрх зүйт байдлаар төгөлдршүүлэх үү гэдгийг бодох ёстой. Яг сайнтай муутай хоёр тал бий. Жишээлбэл улсын хурлын сонгуулийн үр дүнд нэг нам 64 судалтай болчихлоо. Гэвтэл үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд одоо ялсан нам нь их хурлын дарга томилдог. Гэтэл хуулиараа тэр хүн нам бус болох болчвол олонхын чадамжийг алдчих гэдэг нэг тоо хасагдана гэдэг чинь 63 гэхээр. Тэгэхээр гих мэтлэн үүсч болох улс төрийн хэрүүл тэмцэл үр дагавруудыг бид нар энэ хуулинд бас яаж засах ёстой. Тэгээ өнөөдөр хааштай одоо альва нэг эрх барьж байгаа намын дарга улсын хурлын дарга байж болохгүй гэдэг эрх зүйн орчин байхгүй байгаа учраас одоо өнөөдөр орж ирж байна. Ер нь бол энийг бол ярилцах хэрэгтэй байна. Тэгээ хамгийн гол нь энэ парламент одоо энэ хөгжил төгөлдршлийг яаж хийх вэ? Тэгээ мэдээж энийг бол олон улсын одоо парламенттай засаглалтай улсууд жишгүүд байдаг. Бид нар заавал өөрсдөө бас нэг алдаж биш. Бусдын алдаад оноод зөв гэж шийдсэн асуудлыг бас судалж байгаа шийдэх нь бол зөв баг. Тэгээ өмнө Зандаа хүүгийн их хурл дарга улсын хурлын дарга байхдаа ардс намын дарга байсан. Бас улс төрийн асуудлууд болдог байсан. Жишээлбэл хэд хэдэн хууль өргөн барьсан. Хууль өргөн барихад одоо цаг өгдөг. За өргөн барьлаа гэхэд хилцүүлэхгүй дарчдаг. Жишээлбэл одоо 13 онд мэргэжлийн сургалтын үйлдвэрлэлийн тухай хуулийг өргөн барихад тэр хуулийг өргөж аваагүйгээр тэгээд тухайн үеийн одоо засаглаж ирсэн ардс намын хөдөлмөрийн сайдад номтой энэ хуулийг өргөн барьчлаа. Засаг яагаад энийг санаачиж болдгоо юм бэ гэд хэсэг хугацааны дараа миний өргөн барьсан хуулийн төслийг засгийн газрын улсын хурлд оруулж ирж байх чийт. Иймэрхүү улс төрсөн байдлаар асуудалд бол сандж ирсэн кейс бий. Тэгээ нэгэнт одоо эрх мэдэл нь байхад улс төрөө бас хэлгүүл яах вэ? Гисэн хэдий ч яа харахгүй энэ цаг үетэй уялдуулаад энэ асуудал хөндөгдөж байгаа нь би бол чухал гэж харж байна. Чухал. Хамгийн гол нь энд бас за учрал улсын хурлын дарга боллоо гэхэд улс төрчгүйгээр энэ одоо парламент дотроо улс төрийн намын байгууллагуудын аливаа одоо асуудал дээрх байр суурь гишүүдийнх нь одоо үг хэлэх улс төрөө хийх ажил хэрэгж байх энэ тэгш болгоод явах нь өөрийнх нь одоо ухамсар ёс зүйн асуудал. За амар ойсгалан даргын хувьд бол парламентын засаглалаа хөгжүүлэхэд бас дөрвтэй арга хэмжээнүүдийг бол хийсэн. Жишээлбэл даргын зөвлөлийн
хурал таслах хэрэгтэйгээр зөвхөн албан ёсны одоо бүлгийн дарга албан ёсны бүлгээс томилогдсон сонгогдсон их хурлын дэд дарга ордог байсан бол бүлгийн хэм хэмжээ байхгүйгээр улсын хурал судалдаа улс төрийн нам ёслолтын удирдлагуудыг оруулдаг болсон. Журамдаа ч ингэж өөрчлөлт оруулаад миний биеинд орж ажиллаж эхэлсэн. Тэгэхээр энэ зөвхөн нэг хуулиар зохицуулах асуудал биш. Тухайн одоо улсын хурлын даргын баримтлах байр суурь, ёс зүй, бусад их хурлын гишүүд болон бусад улс төрийн намуудаа эрхэм хүндэтгэлтэй хандаж ажиллах уу гэдэг л асуудал та. Тэгэхээр энийг учрал өнөөдөр мэдээж болж таарна. Боллоо гэхэд одоо их хурлын даргын одоо байр суурь бас улс төрийн албан тушаалтан биш юм шүү гэдэг дотор ухамсарлал шаардлага гарах байна. Учрал гишүүний тухайд яг одоо улсын хурлын дарга энэ спикерээр ажиллахад хэр одоо мэдлэг туршлагатай ус төрчж та харж. Гэхдээ тэглэг байх юм чинь 3 дахь сонгогдсон парламентын гишүүн. Дээрээс нь нэгэнт ардын нам өнгөрсөн улсын хурлын сонгуулиар ялалт байгуулж ажил их хариуцлага хүлээж байгаа. Гэтэл ардын намынхын дарга өөрөө төрийн тодорхой эрх мэдэл бүхий хариуцлагатай албан тушаалд байж иж энэ хариуцлагаа үүрэх ёстой байхгүй юу? Тэрнээс биш ардын намын дарга болоод байдаг. Нам нь өөрөө төрийн эрх бариад байдаг. Гэтэл цагаан ордондоо төрийн бус байгууллагын дарга хийгээ суугаад байх нь бас нэг талын сул тал зохимжгүй байдал. Энэний үр дүнд амьдрал дээр юу болж болох вэ гэхээр бас удирдлага хоорондын зөрчлийн асуудлууд гарч ирнэ. Дахиад нөгөө хэрүүл тэмцэл рүүгээ хөтлөнө. Тэгэхээр нэг талын нэгэнд эрх барьж хариуцлага хүлээж байгаа улс төрийн намын даргаар сонгогдсон бол төрийн эрх барих энэ тогтолцоонд үүрэг хариуцлага хүлээгээд ажиллах нь бол бас нэг талдаа сайн шинж. Намын даргын тухайд ерөөхдөө ерхий сайдынхаа албыг бас хашаад явах нь илүү чухлаа. Одоо засгийн газар би бол энэ дэр бол миний итгэл үнэмшил байр суурь мөнхөд ийм л байдаг. Яс намынхан дарга ерөнхий сайдаа хийгээд явах хэрэгтэй. Яагаад тэгэхээр альва нам сонгуульд оролцохдоо мөрийн хөтөлбөрөөр танилцуулдаг. Мөрийн хөтөлбөр бол нийгмийн эдийн засгийн хөгжлийн асуудлыг л багцлж багцсан л одоо бодлогын баримт үжих штэ. Тэгээд альва нам нь яллаа гэхэд тухайн мөрийн хөтөлбөр дээрээ суурлаад засгийн газрын 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг улсын хурлаар батлуулдаг. Өөрөөр хэлбэл ялсан намын дарга энэ мөрийн хөтөлбөр дээр суурилсан засгийн газрынхаа 4 жилийн хөтөлбөрийг одоо хэрэгжилтийг хангах үүрэг хариуцлагыг л нийгмийнхаа мөл хүлээдэг штэ. Тэр үүднээс ялсан намын дарга бол ерөнхий сайд байх нь хамгийн одоо зүй зохистой төрийн тогтолцоол гэж би хардаг. Улсын хурлын даргын тухайд бол ерөөхдөө одоо парламентын одоо энэ чуулганы уралдааныг зохион байгуулах одоо ийм үүрэгтэй одоо ийм хүн гítэл эргээд парламентынхаа дээр гарч суучаад буцаад одоо гишүүнийг өөрийг нь мэдээгүй байхад нь ч юм уу тий ажлын хэсэгт оруулждаг. За ингээд топ дараалаас авахлаад ер нь эрх мэдлийн хувьд нөө бусад гишүүдээс илүү давуу байна. За нэг талдаа зохион байгуулах боловч бодлогын шинж чанартай бол бодлогын шинж чанартай. Ялангуяа даргын зөвлөлийн хурал дээр альва бодлогын асуудлуудыг ярьдаг. Зүгээр нэг их хурал чуулган байнгаараа дэд дараагаар хэлцэх асуудлыг хойр батлаад байдаг. Одоо бүгд зөвлөдөөсөө биш. Тэр бодлогын зөвлөл бол хэвлэлд бол хаалттай явдаг. Улс орныхоо гадаад бодлого, аюулгүй байдал, төр нийгмийн доктортой байдлаж ярьж ил ярьж болохгүй маш олон асуудлууд байдаг. Тэгээд тэр хүрээнд бол даргын улсын хурлын даргын дэрэгдэх одоо зөвлөлдөр бол нэлээд л олон асуудлуудыг ярьдаг. Тэгэхээр зүгээр нэг хурал зохион байгуулагч болгохч биш. Ямар асуудлыг ямар ээлж дараалтаагаар хэрхэн яаж улсын хурлаараа шийдэх вэ? Хууль тогтоох дэд байгуулагч нь улсын хурл шүү дээ. Тэгэхээр зөвхөн нэг хурал зохион байгуулагч гэж бас харж болохгүй л дээ. Улсын хурлын тухай хууль үндсэн хуулиар олгогдсон эрх мэдлүүд бас бий.